Хамтаа үлрээ залбирцгаая. Өнөөдрөөс дахин сэргэлт ирэх залбирлыг хамтаа хийцгэх болно. Тэгээ өнөөдрийн залбирлын бүдэ зурслээ бэлцгээд энэ залбирал хинт хэрэгцээтэй вэ? Энэ залбирал яг бурханд итгэдэг, Христэд итгэдэг хүмүүс бөгөөд яг тэрхүү хүний амьдрал яг одоо сэргэлт хэрэгцээтэй байгаа. Яг ингээд нэг удаа дараалан залбирж исэн зүйлсүүд нь ирэхгүй удаад, зарим зүйлсээр нь итгэл найдвар алдагдсан мэт. Тэгээ хизээ ирэх нь мэдрэхгүй тодорхойгүй ингээд тэрхүү найдвар гэдэг зүйл хүний дотор байдаг. Тэгэхээр найдвар нь алдагдах гад ингээд удагдсан би буруу юм хийгээд байгаа юм лөө гэдэг хүмүүс ингээд олон зүйлсүүдийг юм эргэлзээ юм уу айц гэх юм мэт зүйлсүүдийг орж ирэхин зөвшөөрсөн байдаг. Яг энэ үед хийгдэх залбирал байна. Үүний өмнө залбирлаараа бүгд хамтдаа нэгдэцгээе. Тэгээд яг одоос энэ залбирлаар дамжуулж яг таны амьдралд үнээр сэргэгдэл ирэх болтугай. Энэ залбиралд энэ намайг дуурайж залбирж байгаа боловч яг үнэхээр энэ залбирлыг амьдралдаа ингээд хийж байгаа залбирлуудаар дамжуулаад эдгээрх залбирлууд өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлээд яг өөрсдөө бүрэн болгож аваад тэгээд яг өгөл бүрэн болгоод бас өөрсдөө энэ амьдралдаа хэрэгжүүлээд цаашид бас энийгээ байн тогтмол мэдээд ингээд явдаг эдгээрх өнгөө яг ингээд ганц одоо би мундаг даа ч юм энэ залбирлын онцгойтой гэхээс илүү огтхонч тийм биш мэдээж бурхан үнийг удирдах хийж байгаа. Би яг итгэлээрээ та ингээд дагаж залбирч байгаа. Таны амьдрал тэгэхээр ивэл өрөөл ирж байгаа. Тэгээ хов хүн нэг бүрийн амьдрал яг өөртөө яг залбирдаг нэгэн болох хэрэгцээтэй. Аливаа нэгэн зүйлсээр зай завсар өгөхгүй. Бидний оюун санааны шинжилэлт маш шинжлэгдэж аливаа нэгэн зүйлсээр би залбирч байгаа бол бурханы үгэн дотор би итгэлээрээ авсан зүйлсээр бүлийн зөвшөөр зогсох тэтгэрэх зүйлс юм аа. Тэгээ таны амьдралыг дахин сэргэл хэрэгцээтэй нөө хамтаа залбирцгаая. Шин зүйлсийн төлөө залбирцгаая. Шинжлэлтийн төлөө залбирцгаая. Яг ингээд амьдралтай яг нэг хэсэг хугацаанд ингээд гатцсан мэт санагдаж байна. Одоо яг тэр байдлаас өгдөр гарцгаая. Яг ингээд нэг байдал дотроо гацаад яг залбираад удаад хизээ ихэн тодорхойгүй иймэрхүү байгаад байна. Яг энэ байдал дотор бүгд хамтаа залбирцгаая. Эзнээс үнээр сэргэлцээ. Энэ төлөө залбирцгаая. Тэгээ Үлс 3:19-аас 20 дээр хэлэхтэй. За юуны өмнө бүгд ариун сүнсээр дүрээ. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Энэ залбирлыг хамтаа хийж хаад зүрх сэтгэл маань болон миний амьдралд сэргэлтийг авч ирээрээ. Есүсийн нэрээр залбирч. Амен. Аллилуйя. За бүгдээрээ яах вэ бол яг энэ хөө залбирлыг бас хамтаа хийхэд бүгдээрээ энэ Үлс 3:19-аас 20 дээр хэлсэн байна. Иймээс гимшицгээ нүглүүдээс салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг эзний оршихоос ирэх бөгөөд та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг тэргээ илгээх болно гэж байна. Тэгээд сэргэлт ирэхийн өмнө хамгийн ихэнд хийгдэх зүйл нь бол гимшил байна. Тэгээд гимшил гэдэг нь бол бурхан минь гимшиж чинь уушлаараа гэдэг нэг зогсох биш. Нэг хэлэх амны уншлага биш мэдээж яг тэгж гимшиж залбирх нь бол мэдээж тэрхүү гимшлийн нэг хэсэг. Тэгээд юу гэвэл гимчлэг болохоор нүглүүдээс салаад эргэх байхгүй. Тэрээ баруун зүг гэвч эсвэл тэргөө гим нүглийг зогсоогоод тэр байдлаа туулахаар нөгөө тишээ эргээд явахыг хэлж байгаамаа. Тэгэхээр гимшиж тэрхүү нүглээсээ салахын тулд эргэхийг хэлж байгаамаа. Энэ бол жинхэнэ гимшил байгаа. Тэгээд энэ цагт яадаг вэ гэвэл тэгвэл гэж байгаа байхгүй. Тэгээд эдгэрх зүйлсүүдийг болох юм бол сэргээх цаг эзний оршихугаас ирнэ гэж байна. Тэгэхээр эзэн бурхан өөр хүнийг сэргээдэг байна. Тэгээд яг одоо таны амьдрал дээр яг одоо удаан дараалан аливаа зүйл байна уу? Ямар нэгэн садар самууны аливаа нэгэн зүйл асуудалтай зүйлс байна. Тийм дутгалцсан. Тэр байдлаас эргээд дахиж гим нүгэл үлдэх байх эхэлж байгаа. Тэг гимшин. Тэг дахиж гим нүгэл үлдэх нь бүрэн эргээд тэгэд бурхны дуудсан гэдгээр талбар дээр дуудалтаар зогсхийг хэлж байгаамаа. Тэг та бүгд уриалж чинь бүгдээр гимшицгээе. Нэсийн дотор гимшицгээе. Тэгээ ядаас та бүдгээс залбиралтай уриалж чинь аливаа нэгэн байдлаар гимшиг зүйлсүүд олон байгаа. Зарим тохиолдолд үнэхээр хүмүүс яг гим тодорхой зүйлийг гим нүгэл биш гэдэг хүмүүс хаваад байгаа. Харин яг одооны энэ гимшил нь юу гэвэл бурхны удирдамжийн дагуу хийгээгүйгээс болоод аливаа нэгэн зүйлс төр хүмүүс дуудлагыг биелүүлэхэд дуудлага дээр зай тавьж өгдөг. Хоошлуулдаг, даашруулдаг амаа. Тэр байдлаас болоод удаашраад хоошлдог болохоор яах вэ? Тэр байдлаас хүмүүс ирэхгүй тэр байдал дотроо үнэхээр явсаар ахыг хэлж байгаа. Тэр энэхүү дуудлага дотроо илүү тодорхой хэлэх юм бол дуудлага дотроо биелүүлэхээр байж хаад тэрхүү дуудлагаа биелүүлэхгүйгээр удах юм бол тэгээ тэр нь бурхны дуудлага биелэхгүйсгүй хоошлохоор гахгүй удаашрахаар удаашруулсандаа гимшицгээ.
Бурхан дуулах тэр дуулууртаа хандаг өөрөө махан биеийн бодор мах биеийн бодол санаагаар бүгдээр хаарч явж исэн бол тэр байдлаас гимшицгээе. Тэгээд альваад нэгэн зүйлсүүдийг ирэхэд аливаа нэгэн талбарууд дээр итгэлээр хүлээж авах дандаа айцтай. Аливаа нэгэн зүйлсээр санаа эргэлзээтэй ярьдаг. Эсвэл махан биеийн би ингэж харахад яг бодит байдал дээр гих зэрэг маш тиймэрхүү үг хэлэхэд хүний амьдрал ч өөрөөсөө тэр Библи ярьж байна болж байна. Яг бодит амьдрал ч өөр гэж хүмүүс ярьснараа яадаг гэвэл яг тэрхүү бурхны болох ч байгаа зүйлс яг шууд садаа тавьдаг. Шууд саад болдог, зогсоодог гэнэ. Яг тэр байдлаасаа бүгдээрээ өөрчлөе. Миний амнаас үнэхээр бидний амаар дамжуул бид тэр амьдрал маань юуз болох вэ гэдгийг бид үнэхээр хүлээж авдаг байгаа. Хамтаа залбирая гэмшээ. Та бүгд намайг дагаад гэмшээрэй. Эзэн бурхан минь таны юм гэмшиж байна. Тэгээ намайг хийсэн гэмнүглүүдийг мэдчихв. Яг гэмнүглүүдийг дараалаад хэлээд бас хүмүүс хажууднаа бол дотроо залбирч болно, гэмшиж болно. Эдгээр гэмнүглүүдийг хийсэндээ гэмшиж байна эзэн минь. Энэ гэмнүглээсээ дэс өрийн эрхийг сонгож шийдвэр гаргаж байна. Есүсийн нэрээр залбирч. Яг одоо таны өмнө ирж байна. Та намайг хитгээж чөлөөлж өгч байгаад баярлалаа. Таны дотор ирж байна. Есүсийн нэрээр залбирч. Эзэн та амьдрал маань сэргээж өгөөч ээ. Өөрийнхөө дуудлагыг миний амьдралыг сэргээж өгөөч. Яг одоо бас эзний дуудлагыг хийгээгүй хоошлуулсандаа гимшиж байна. Та намайг уучлж өгөөрэй. Цэвэрлэж байна. Есүсийн нэрээр. Тэгээд яг таны амьдрал дахин сэргэлт ирэх болтугай. Тэгээд таны дотор үнэхээр доторхон хүчтэй болгон сойрхож бурхны дуудлагыг биелүүлэх болтугай. Бид бүгд үнэхээр бурхны дотор маш олон төрхөө хариуцлагатай хүмүүс байгаа. Тэгээд хариуцлагаа бүгдээрээ биелүүлцгээе. Эцэг Есүс нэрээр та бүгдэн дээр бурхны амар тайван хайр бүхэл зүс дүүрний сүрэн байх болтугай. Есүс нэрээр ерөн залбирч байна.